За Сүхбаатарын аймаг дахь Сумлуудын агштай шүүхээ эрүүгийн шүүхурдаа нээсэн мэдэгдэе. За энэ шүүхурдаанаар тус аймгийн прокурорын газраас эрүүгийн тусгай ангийн 27 дугаар зүйлээ 5 дахь сарын ялах төвөнд үйлчсэн алтан тулд холбогдох эрүүгээрийг хэлсэн. За нарийн чанар шүүхурдааны эцсийг танилцуул оролцогчдоор сууно. За шүүхурдаанд оролцох хүмүүс бүгд ирсэн хуралдаа өргөжлөн. За шүүхурдааны дэгийг танилцуулъя. За шүүгч танхимд орж ирэх шүүгийн шийдвэр уншин сонсох үед шүүхурдааны танхимд байгаа хүмүүс бүгд босож шүүгд хүндэтгэл үзүүлнэ. За шүүхурдаанд оролцох шүүгд хандаж үгэл мэдүүлэг өгөх асуудлаасаа босна. Юуг авч. За мөн шүүхурдаанд шүүгийн шийдвэр уншилт байлцсан. За мөн оролцох хурдаанд оролцох дэг шийдвэр шийдвэр хэрэгтэй үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүгдэх шүүхурдааны дэг зөрчил тохиолдолд тагмаас гардаг өөрчлөлт сануулна. За дахин зөрчил гарах шүүхурдааны тагмаас гарч шүүгийн шийдвэр уншаад дахин барьцуулах зохицуулттай. За улсын өмөрслийн үед шүүхурдааны дэг зөрчил тохиолдолд сануулга өгнө. За дахин зөрчил гарах зөрчлийн тухай хуулиар 15 тав заасан 100,000 төгрөгийн торох шийдвэр авах зохицуулттай гэдгийг тайлбарлая. За шүүгчийн бие баталтай танилцуулна. Анхааралтай сонсоорой. За буруу тушаа зүйлээр тогтруулна. За хатган ургийн авагт аюул зүйн алтан тулах Монгол улсын иргэн 1979 оны 4 сарын 16-над төрсөн 46 настай эрэгтэй бага усралтай гэрчлэн тодорхой ажилтны ам бол 5 их 3 хүүхэдтэй хамт Сүхбаатарын аймгийн Ертөнцөөс 2 дугаар өгийн засварлын задгаад орсон суух хаягтай. За регистрийн дугаар LM79-4 1617. За 2002 онд эрүүгийн хуулийн 123-ийн 2 цас нийслэл авсаар хойшгол 2002 онд эрүүгийн хуулийн 123-ийн нэг цас 4 жил эрүүгийн хуулийн 121 цасаар 100,000 төгрөгийн торох хэл. За 2005 онд эрүүгийн хуулийн 142-ийн 2 цаснаар 2 жил усаар хэл шийдвэрлэж байсан байна. За алтан тулын ийм бацал зөв. Зөв. За алтан тулын прокурорын ялах төвөндөө гарч зав танилцсан уу? За шүүхурдааны Сүхбаатарын аймаг дахь Сумлуудын агштай шүүхийн ерхий шүүгч насан буян бий даралж за шүүхурдааны нарийн хүчин дараа хэгжин улсын эрхчлэр хяналтын прокурор Өвөнбат за шүүгдэгчийн өмгөөлөлт цэсвэрэн шүүгдэж алтан тулын нарыг оролцуулан энэ шүүхурдааныг явуулна. За шүүхурдааны бүрэлдэхүүн оролцогч эдгээр хүмүүстэй гэр бүлийн гэсэн болон шатан төрлийн холбоотой эсвэл тухайн иргэн маргааны шийдвэрлэлд ашиг сонирхлын болон хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ бүхэнсэл байна гэж үзвэл оролцогчдоор татгалзах хэрэгтэй. За улсын эрх татгалж байгаа. За цэцэрэг байхгүй. За алтан татгалж хүн байна энэ хүмүүсээс байхгүй. Ярив чинь дараа. За алтан тулын шүүхурдаанд эрүүгийн иргэн шүүгдэгчээр оролцлоо. За шүүгдэгчид эрүүгийн иргэн хяншил тогтолцоо болон 7 дугаар бүлэг цаас эрхүүрийг хүлээж оролцдог. Тэгэхээр ямар эрхүүрийг хүлээх юм бэ гэдгийг тайлбарч өгье. За ямар хэрэгтэй. За сонсож байгаа ял эрүүгийн арилсан талаар тайлбар гаргах хэрэгтэй. За баримтлал гаргаж өгөх нотлохоор шалгуулах хөсөлт гаргах хэрэгтэй. За мөн нотлохоор гаргах хэрэгтэй. За шүүхурдаанд мэдүүлэг өгнө. За мөн мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй. За шүүгдэх мэдээлэл авах хэрэгтэй. Эрүүгийн иргэн хяншил ажиллагааны талаар шүүгээс хууль заасан дагуу зөвшөөрсөн мэдээлэл авна. За шинжээ томсон доктор шинжээчийн төвлөлд авчиргийн материалтай танилцах хэрэгтэй. За шүүгдэгч өөрийнхөө өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй. За шүүхурдааны явцад өмгөөлөгчдөө ганцаарчлан уулзах амар олон бичгээр зөрөөтэй харилцах хэрэгтэй. За шүүгдэгч мөн гомдол бусад гарах хэрэгтэй. За шүүгийн шийдвэр үйл ажиллагаанд бол гомдол гаргана. За бусад зүйлээс шүүгийн шийдвэрт гарсан гомдол сэргүүлэлтэд тайлбар гаргана. За шүүхурдаанд оролцох шүүгч прокурор нарийн чанарын хууль заасан үзлэр татгалзан гаргах төвсөлт гаргах хэрэгтэй. За ямар үүрэг хүлээж оролцох юм бэ гэвэл шүүхурдааны дээрсэгч оролцсон. За шүүгийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлнэ. За мөн хэрэгээ оролцох болон бусад оролцогчдод нөлөөлөхгүй байх ийм эрх үүрэгтэй оролцох юм байна. За их үүргээ ойлгосноо? Ойлголоо. За цэцэг шүүгтүүд ийм байлаа. За Хамгаалалтын огт цамцрын зүйн цэсрэн шүүгэн төлөөлөгчийн хувийн дугаар 15 40. За хэцэн тусалцаас бол гэрээний үйлчлэл байна. за шүүхийн хэлцүүлгийн дарааллыг тогтооё. За шүүхийн хэлцүүлэг тогтоод улсын эрх ялах төвөнд танилцуулна. Зөвний дараа
мэдээлэл өгвөл түүний мэдээллээс олсно. За дараа нь хэрэг тавьсан бичгийн нотод шинжлэх судлах дараалалаар явуулнаа. За усыг гэсэн мөнхтэн зөвхөн гэмөргөнд ямар байшинтай оролцож байна. Шүүх хурлаанд ямар тогтолцоог судалж оролцоо. За шүүх хурлаанд хэлцүүлэхгүй байх нь нотхордоос асуулт байгаас. За дараалалд оруулах, шинээр гаргах баримтлагаа саналаа хэлье. За асуулт. За хэмжлэн хөрөнгө бат миний би өнөөдрийн шүүх хурлаанд шүүгдэрч алтан толгой гэмтэргүүлийн гэмбүрт толгойг нотож яллах байдлаас оролцоно. Яллах төлөвлөнд дурдсан гэрчийн мэдээлэлүүд болон за бусад шүүхийн шийдвэрүүд болоод яллах төлөвлөлтийн хөсөлтөнд дурдсан алхамтуудыг хийлэн судлуулж оролцоно. За шүүх хурлааны дараалалтай холбоотой салан гаргах юм байна. За цэцэрэг үү. За шүүх хурлааны дараалалтай холбоотой салан гаргах санал байхгүй. За 200 авахтай алтан толгойн одоо гэмбүргийн байдлыг хөнгөлөх байдлаас оролцсон. За дээрээс нь 724-нд Дорнот аймагтын хагалгаанд орсон байгаа. Хагалгааны мэдчилгээ болсон. Яа. За цэцэрэг үлс гарч өгч байгаа. Отвод шүүхлээ авлаа. За бичэн отвод судалгаа шинжилгээ судалсан. За шүүх хэлцэл гэхлээ. Өсөд зөвхөн хэлцэл. Ялах зөвлөлт алтан толгойд холбоотой эрүүг эргийн талаар Скот замын прокурорын онцлог хэрэг бүрт мөрдөн байдлын ажиллагаанд танилцуулах хяналтын прокурор хууль цаасан дэд зөвлөх Ууган Батбий 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр эрүүг хуулийн тусгаангийн 27 10 дугаар зүйлийн 5 дахь статусаар эрүүг үүсгэж ялагдагчаар татсан алтан толгойд холбогдох 253 гурамтыг 232 техник дугаартай эрүүг эрэгт Тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байдлах засгийн мөрдөгч цагдаагийн дэвсгч Бэмжүүн мөрдөн байцаалтай ажиллагаа явуулж 2025 оны 6 сарын 23-ны өдөр хэрэг шүүх шийдвэрийг самд гарган хяналтанд ирүүлсэнийг 2025 оны 6 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад тэмдэглэв. 2 ялж байгаа гэмтэргийн товчоогоолгоо үед ялагдагч алтан толгойн төслийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 5 төслийн 5-2 статут заасан зөрчил холбогдсон 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Тээвэр хэрэгсэл жадаад гарахыг 1 жилийн хугацаагаар асуусан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 4-р сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд Скот аймгийн Эрдэнэцэгийн сумын 2-р үеийн нутаг Застралтын байр гэх газраас Тус цэвийн 2-р багийн нутаг дэвсгэж Застралтын даатгай тоотод Стана маркийн 8714 сүү улсын дугаартай шар өнгийн тээврийн хэрэгслийг 3.71% согтолтойгоор жолоодод замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хууль заасан үнэлж жирмийн дагуу цуглуулж өгчүүлсэн дараах нотлох хуримтлуудаар нотлогдсон тогтоогдож байна. Нотлох хуримтлуудын тухайд эрхгүй албачлалтны хуулиар үлдээсэн чиглэлийг хэрэгжүүлэх явцад зөвхөн шийдтэй үйлдэл эсвэл илрүүлсэн тухай тэмдэглэл Австрийн 6-р уулзалт жолоодчийн согтууруулганд масруулах юм зэтгэж хэрэглэсэн эсхийг шалгасан тэмдэглэл ерөнхий зургийн үзүүлэлтүүд Австрийн 7-оос 8-р уулзалт алкогол тест 7510 загварын амьсгал спиртийн агуулмж тогтоогч хэмжээр хуваалж болон дараагийн бүртгэл үлдэх хийсний тэмдэглэл ерөнхий зургийн үзүүлэлтүүд Австрийн 10-аас 12-р уулзалт гэрч инх чимгийн мэдүүлэг 2025 оны 4-р сарын 16-ны өдөр гэртээ байж байхад өдөр 11 цагийн орчимд гэрээр шар станагаа унаад согтоо ороод гарсан. Тэгээд тухайн өдрийн орой манай гашаанд шар өнгийн Стана маркийн тээврийн хэрэгслийг жолоодод алтан толгой нь хааслаад хүчтэй нэлийн согтоо байрын орж ирээд машинаасаа бууж ирэхээр нь гэртээ ороод хаалгаад өгч юм аа. Тэгсэн чинь алтан тулга хаалга болоод байхаар нь би хаалгаа тавьж өгөөгүй. Тэгсэн чинь хаалгаа гэж хүчтэй болоод байхаар нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь хаалгаа болгохоо болоод машина асаагаад манай гашаанаас хаалгаад яваад өгсөн. Тухайн үед би гэртээ би ганцаараа байсан болохоор би айгаад хаал өгөөгүй юм аа. Тэгээд би гараад явхаар нь цагдаад хэлсэн алтан тулга нь өдөр бол цогтоо арх уусан машина жолоодод ганцаараа орж ирээд манай нөхрийг асуугаад гарсан. Тэгээд оройн хинтээ явж байсан талаар би мэдэхгүй байна. Алтан тулга нь орой бол нэлээд цогтоо байх шиг байсан. Хаалгаад чанга балбаад байсан мэдүүлэх Австрийн 19-аас 20 дугаар уулзалт гэрч би тэрэн дөржин мэдүүлэг Скот аймгийн цагдаагийн газрын Эрдэнэцэгийн сумын цагдаагийн тасагч жолооч цагдаагаар ажиллах юм аа. 2025 оны 4-р сарын 16-ны өдрийн 16 цагаас 01 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэхдээ 2025 оны 4-р сарын 16-ны өдрийн 19 цагийн орчимд цумын урд талд голын урд талд шар өнгийн Стана маркийн тээврийн хэрэгсэлтэй согтоо алтан тулгыг жолоодод дайрах гээд яваад байна гэх дуудлагын дагуу очоод голын урд талд очиж алтан тулгын гэрээр нь очоод алтан тулгын гэртээ танихгүй 2-3 залуутай ПВ уусууд байсан. Тэгэхээр нь алтан тулгыг гэрээс нь гаргаж ирээд таныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодод яваад байна гэх дуудлагын дагуу ирлээ гэхэд алтан тулга согтуурлын үзэл хэрэглэсэн нэгэн согтуу байсан. Энд жолоочийн овог нэр эргээсрийн дугаар хаанаас хаа хүртэл тус тээврийн хэрэгсэл жолоосон талаар нь асуугаад намайг аяр цаны алтан тулга гэдэг.
Тэгэхээр энэ жолоочийн зохицлын хэмжээг нь үзэж шалгах зорилгоор цагдаагийн засаг дээр дараагаар багшаар үзэж шалгахад 3.71% гарсан. Ийм би уг асуудлын талаар гомд гаргасан. Гэх мэдүүлэг Австрийн 21-ээс 22 дуусанд гэрч Батулгын мэдүүлэг би өөрөө эзэмшлийн 2682 сүү бенчмаркийн тээврийн хэсэлтэй алаг толгой урхаагаас нүүрс ачаад бичигт бомб руу явсан. Тэгээд Сүхбаатарын аймгийн Эрдэнэхан сумын төвд ханахуй болсон хойно орж ирээд урагшаа голын урд айл руу явж байгаад машинаа шавар цуулгаж гарч чадахгүй тэндээ онсон. Маргааш өглөө нь хүмүүс рүү тороос асууж ярьж сууж байгаад голын урд хоолон гэр ажилладаг алтан тулгын гэрт очиж хоол идсэн. Тэгэхээр хоол хүнд тороос тэгээд хүнд тороос байгаа гэхээр нь унаа байхгүй байхаар нь алтан тулгыг чи машинаараа яваад өгч гэхэд би уучлсан байгаа чи өөрөө миний машиныг бариад явчих гээд алтан тулгыг бид хоёр Стана маркийн тээврийн хэсэлтэй хамт явсан гэх мэдүүлэг Австрийн 25-26 дугаар хуудсанд гэрч инг чимгийн дахиад гэсэн мэдүүлэг би тухайн өдөр буюу 2025 оны 4-р сарын 16-ны өдөр 2 хүүхэдтэйгээ гуруулаа гэртээ байсан. Манайх Эрдэнэхан сумын 2 дугаар баг Цагаан овоогийн залгууд хотод байдаг. Манай нөхөр гэртээ байхгүй аймгийн төв рүү хувийн ажиллаар явчихсан байсан. 2024 оны 4-р сарын 16-ны өдөр өдийн өмнө 11 цагийн орчим шиг санаж байна. Алтан тулга өөрийнхөө шар өнгийн Стана маркийн машинтай манайх руу ирсэн. Өөрөө машинаа барьчихсан арх буусан байдлаар ганцаараа ирсэн. Манай гашаа руу орж ирээд машинаа тавиад манай гэр рүү орж ирээд манай нөхрийг асуусан. Би байхгүй аймаг руу ажиллаар явсан гэж хэлсэн. Тэгсэн алтан тулга манайхаас гараад өөрөө машинаа бариад явсан. Тэгсэн тухайн өдрийн орой гэгээд тасрах гэж байхад алтан тулган дахиад манайх руу машинтайгаа ирсэн. Мөн өөрөө барьсан ганцаараа жолон дээрээ сууж байхыг нь би харсан. Тэгээд би 2 хүүхэдтэйгээ гуруулснаа байсан учраас би яагаад гэрийнхээ хаалгыг дотроосоо чойлсон гэх мэдүүлэг хавц цэргийн 29-аас 30 дугаар хуудсанд гэрч гамболын мэдүүлэг 2025 оны 4-р сарын 16-ны өдөр алтан тулгатай уулзсан. Тухайн өдөр алтан тулгын төрсөн өдөр нь байсан. Би эхнэрийнхээ хамт өөрийнхөө машинтай алтан тулгын гэрлүүнд хоол идэхээр очив. Алтан тулгын гэр нь Эрдэнэхан сумын төвд Чон голын урд дээр байдаг нь манай эхнэр бид хоёр тухайн өдөр 14 цагийн орчим алтан тулгын очив. Бид хоёрыг очиход алтан тулгын 0.75 литрийн арх задлагдсан гэртээ ууж байсан. Том цэрэгний жолооч нар гээд үл таних 2 эрэгтэй хүн хамт байсан. Би тухайн 2 хүнийг урд өмнө нь харж байгаагүй танихгүй хүмүүс байсан. Алтан тулгын эхнэр нь хамт байсан. Тэгээд би эхнэрийнхээ хамт алтан тулгын хоол цай идэж уусан. Тэгсэн алтан тулгын төрсөн өдргээд ганц юм аваад өгч гээд байхаар нь би өөрт байсан 20 мянган төгрөгөө биднэр нөгсөн. Тэгсэн алтан тулга хүн явуулаад дэлгүүрээс хараа нэртэй 0.75 литрийн нэг архийг авчруулсан. Би тухайн архинаас нь уугаагүй. Алтан тулга нөгөө 2 жолоочтойгоо гуруулаа хувааж уусан. Тэгээд тэр маргалдаад нөгөө 2 жолоочийг гэрээсээ явгээд хөөгөөд байсан. За мөн алтан тулгын эхнэр нь мөн согтуу байж машин барих гэлээгээд хориглож хэлсэн бол үгэнд нь орлогоор машинаа бариад хөдлөөд явсан. Тэгээд бид нар үлдээд гэрт нь байж байтал алтан тулга 30-40 минутын дараа машинтайгаа эргэж ирсэн. Гэртээ орж ирээд байж байтал удалгүй араас нь сумын цагдаа нар ирээд алтан тулгыг согтуугаар машин жолоодсон байна. Цагдаагийн хэсэг рүү авч явна гэж авч явж үлээлэх багтаар үлээлгэж шалгана гэж хэлээд алтан тулгыг аваад явсан гэх мэдүүлэг Австрийн 33-34 дугаар хуудсанд гэрч оюун туулын мэдүүлэг манай нөхрөөр авахулсан архиа уус дуусчаад алтан тулга нь өөрийнхөө шар өнгийн Стана маркийн машиныг жолоодоод гэрийнхэн гаднаас хөдлөөд явсан. Хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгээд удалгүй дахиад машинтайгаа хүрээд ирсэн. Тэгсэн араас нь цагдаа нар ирээд алтан тулгыг аваад явсан хэмтүүлэг Австрийн 37-38 дугаар хуудсанд гэрчтэй ням сүрэнгийн мэдүүлэг алтан тулгад чамаас холбогдогчор мэдүүлгийг чинь авчихлаа. Миний принтерээр хурд дуусчихсан байгаа учраас мэдүүлгийг хэлж гарах боломжгүй байна. Удахгүй сум руу ороод мэдгүүлгийг чинь хэвлэж гаргахаар гарын үсэг зуруулъя. Сум руугаа явж бай гэж хэлээд алтан тулгаар гарын үсгийг нь зуруулаагүй. Тухайн үед явсан 3-4 хоногийн дараа шигт хандж байна. Аймгийн прокурорын газраас хэрэгээ явуул гэд байхаар би дамын оноогаар аймаг руу явуул байсан. Манай дамын цагдаагийн засгийн байцаагч нараас нэг нь миний хэргийг хүлээж авсан. Одоо би хэн хүлээж авсныг нь мэдэхгүй байна. Алтан тулгад холбогдох хэргийг аймаг руу явуулахаас өмнө Эрдэнэхан сумын төв рүү ороод цагдаагийн засгийн байранд алтан тулгын холбогдогчоор өгсөн мэдүүлгийг нь хэвлэж гаргаад алтан тулгыг цагдаагийн засаг дээр дуудаж уулын тээврийн эрсдлийнх нь гэрчлэг авсан. Ингэхдээ би алтан тулгаар өөрөөр нь холбогдогчоор өгсөн мэдүүлэг дээр нь гарын үсэг зурулсан гэх мэдүүлэг Австрийн 41 онд тэрэн дөржийн дахин өгсөн мэдүүлэг Согтол хэмжигч багцыг манай аль паагч цагдаагийн дэд ахлагч би бом эрдэнэ үлээлгийг шалгасан төрлийн шинжтэй үйл илрүүлсэн болон зохицлын зэргийг шалгасан тэмдэглэлийг би үйлдсэн. Тухайн тэмдэглэлийг би алтан тулгад танилцуулан гарын үсэг зурулсан. Тухайн тэмдэглэлд зурагсан гарын үсэг нь алтан тулгын өөрийнх нь зурсан гарын үсэг.
мөн болон их мэдүүлэг Австрийн 95-96 дугаар оруулсан. За мөн Скотланд аймгийн Сүм Өмнөдийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаартай дасан шийдвэрлэх тогтоолын холбоор Австрийн 84-85 дугаар оруулсан. Өмнөдийн шүүхийн 2002 оны 11 дугаар сарын 5-ны өдрийн 151 дугаартай шийдвэрлэх тогтоолын холбоор Австрийн 86-аас 91 дугаар оруулсан. Скотланд аймгийн Сүм Өмнөдийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаартай шийдвэрлэх тогтоолын холбоор Австрийн 92-аас 93 дугаар оруулсан. Скотланд аймгийн Сүм Өмнөдийн эрүүг эргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 578 дугаартай шийдвэрийн холбоор Австрийн 94-өөс 97 дугаар хуустануудад авагдсан байна. Ялагдагч алтан толгойн өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж эрүүгийн хуулийн ерхий анги 23 дугаар зүйлийн 2 хэсэг зааснаар Гэмбургийн санаатай хэлбэрээр тэврийн эрхлэг жолоодох эрхийг асуусан үедээ зохицуугаар тэврийн эрхлэг жолоодсон гэж үзэх хүндлэл тогтоогдож байх тул ялагдагч алтан толгойд олгогдох хэрэг ялах дүгнэлт үйлдэж шүүх шийдвэрлэхээр шийдвэрлээ. Эрүүгийн эрхийн шийдвэрлэх хуулийн удирдлага болон тогтоох нь ялагдагч алтан толгой дээрх гэмтрийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хуулийн тусгай анги 27 10 дугаар зүйлийн 5 хэсэг зааснаар зөвлөлтөөр тогтоосгоо. Ялагдагч 253, 232, техник 182 дугаартай эрүүг эргийг хариалын дугаар Скотланд аймгийн Сүм Өмнөдийн анхан шатны шүүх шилжүүлсэн. Ялах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Угмат. За уушгийлэгчээс ялах дүгнэлт танилцуулсан. Ойлгомжтой. Ойлгосон. Асуулт тодорхой зүйлээрээ Байхгүй. За алтан толгой шүүх хурдаанд мэдүүлэг өгөх үү? Өгнө. За яриа. Ямар асуудал толгогчээ? За Скотланд Эрдэнэт номны 4 сарын 16-нд төрсөн өдөр байсан юм аа. Тэгээд эртээ архиугаад анд улам мөрөд найдсан да. Авгооны чимгээд. Тэний цай уух гэж дээр оромтлоо ингээд. Сохтуу машинаар татдаг миний өрөөл. Тэгээд бас нэг сая 7 сарын эдэнд нэг дорн таалагнаар одоо энэ хавлан ороомор задарч сая задарсан байрыг сая угаалсан юм. Тэгээд намайг харж үзэх шалтгаан юу вэ? Миний өрөөл. За өсөлтөнд тодорхой зүйл байна. За ялах дүгнэлтийг 7 сарын 9-ний өдөр үйлдсэн. Мөрдөн жил ажиллагааны явцад таныг дуудахад та яагаад удаадараа ирдэггүй? Яагаад ирэхгүй вэ? 7 сарын 9. Мөрдөн жил ажиллагааны явцад таныг эрэг үүсгэж ялагдагчаар дасан тогтоолыг танилцуулаад ялагдагчаар мэдүүлэг авахаар дуудсан байдаг ч мөрдөгч. Яагаад ирдэггүй? Би цагтад байсан. За тань руу яриад ирээгээд шаардлага тавьсан тийм үү? Яагаад ирдэггүй? Хагалгаач нь одоо энэ бичгээр бол 7 сарын 24-өөс 25-ны хооронд хийгдсэн байж тээ. Би 7 сарын 6-ны үед дуудсан санагдаад хэ. 6-нд дуудаад 7 сарын 9-ний өдөр ялах төгөлд үйлчлээ. Яагаад 91-д ирдэггүй лээ та? Тэрийг өдөртөө санахгүй. Та өөрөө дуудсан цаг бэлэн байх үүрэгтэй шүү дээ. Мэддэг бол энэ асуудлаа. За одоогийн байдлаар бол та Гэмбургийн хувьд бол ямар нэгэн байдлаар маргаж мэтгэх зүйл байхгүй байна гэж өмгөөлөгч чинь тайлбараа сонслоо. Зөвхөн нэг байр суурьтай байгаа юу та? Тий. За өөр асуулт байна шүү гэж. За зөвхөн үүрэгтэй. За аваад аваад номдрын залуучтай явсан байна. Тий. Тэр чинь хэдэн цаг үйлчлээ? Тэр 11 12 алтан. Тэр жолооч машины байж байсан. Тий, зориод торосон дээр. Гүдэр жолооч руу ярьж байгаа л нэг. Тий, өөрөө. Бодроо гэж ойлгооч. Чимгээр ямар чимэг вэ? Ингэ чимэг. Тэд ороод би 4 өнгөрөөж өдлөө 5 өнгөрөөгөө ирээ машаа тавьсан. Тэгээд 7 өнгөрөөгөө 7 өнгөрчих би гэртээ арих утсан сууж исэн чинь цагт нь орж ирээд машаа авч яваа намаа. 4 өнгөрөөгөө атсахгүй би яг ч бодлоо. Очоогүй. Тэр очоогүй тэр өөр айлрах тэр хүн барьяа. За хэрэг тавцсан бичээр отроод танилцуулъя. За өнөөдрийн шүүх хурлаанд шүүгдэгч өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь Гэмбургийн асуудал дээр ямар нэгэн маргах гадаг зүйл байхгүй гэж учраас 7 сарын 9-ний өдрийн 7 цагаас 7 цагийн хооронд 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 7 цагийн хооронд
хавцаг тавагдсан буюу налбарнууд яг тийм хавцсан дөрвөн налбарнууд шинжлэх бодлогын тоосоос байна шүү дээ. За асуусраа үз. Тэр гамтраа. Аюулчны алтан толгой 46 настай. За Доронт аймгийн ерөнхий мэтлэгийн дасаг гээд 724-өөс 25-нд нурууны арын өөхөн эдийн ур гээд одоо яаралтайгаар өөхөн эдийн ур авах. За тэгээд мэтлэгийн дараах шархинуулах. За боолт хийлгэх гээд ингээд ийм золгой гэдэг юм чинь гараа өсөлтэй. Үнэн тэрсээ өсөлт суугаад байлаа дуудсан үед яагаад ирэхгүйгээр гэдэг наан шинжилгээ юм уу гээд ингээд Доронтод яваад бол нэлээд удсан байгаа. За хагалгаагүй л ингээд хийлгэсэн. Одоо бол шахны эдийг чинь боолт хийлгэж явж байгаа юм жилээ. Яа тавх тэмдэг өөр явж байхгүй юм шүү дээ. Одоо нөгөө шууд юугаар захмаар гаргадаг болчихсон байлээ бичгүүдээ. Эмчнэр 5 тэмдэгт даахаа болчихсон байлээ. Өчигдөр шууд гараад ирчихлээ дээ. Энэ үл захмаар гаргадаг болчихсон байлээ. Захмаараа баримт эрүүл мэндийн дэвтрийн юу байгаа юм? Үгүй юуныга сая Карт байгаа шүү дээ. карт байгаа. Картаар Тэр юм. Тэр эмчлийн нараа тийм үү бичиж өгсөн. тий. За шүүхийн хэлцүүлгийг дуусгая. За шүүхийн дүгнэлт гаргах ажиллагаа эхэлнэ. За улсын гүмрийн талаар хэлдэг. Улсын зөвлөлт 2025 оны 8 сарын 26-ны өдөр гүмрүүдэд тооцоолж тухай. Сквадрын прокурорын газрын хэлтийн прокурор ХО Матвей прокурорын тухай 17 19-р зүйл эрэг үеийн шийдвэрлэх хуулийн 34-7 35-22-р зүйлийн нийцвэрийг тус удирдлага болгон эрэг үеийн тусгай ангийн 27 10-р зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдэлсэн. Алтан толгой толгойдох 253 3-ыг 232 тэг 182 дугаартай эрэг үеийн шүүх хурлаанд улсын ялагчаар орлон дүгнэлт гаргаж байна. Эргүүл өрөнтөд шүүгдэгч алтан толгойн зохицуулалтын хуулийн 14 7-р зүйлийн 5 дахь 52-ыг заасан зөвшөлт толгогдсон. 2024 оны 8 сарын 5-ны өдөр Тээврийн жолоод захиа 1 жилийн хугацаагаар асуусан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 4-р сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд Сквадрын аймгийн Эрдэнэцэн сумын 2-р багийн нутаг Застралтын байр гэх газраас Тус сумын 2-р багийн нутаг Улаанбаатар Стана маркийн 87 14 сүү улсын дугаартай шар өнгийн тэмрийн өвчлөг 372% зохицолтойгоор жолоодод замын хөдөлгөөнд оролцсон гэмтэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгалт ажиллагааны явдлад хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Түүнээс шүүх хурлааны хэвлэлгүй үед талуудын хэмжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч алтан толгойн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болох ухамсарлаж түүнийг хүсэж үзсэн гэм хөрөгийн санаатай төстэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн болон мөрдөн шалгалт ажиллагааны явдлад хууль заасан үндэслэл журмын дагуу цугларсан. Эрхбүй ядан шаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад зөрчил шинжтэй үйл эсвэл илрүүлсэн тухай тэмдэглэл болоод жолоочийн тогтворуулганд масуурлахын сэтгэцэд нөлөөтэй хэрэгцээ эсхийг шалгасан тэмдэглэл үзүүлэлтүүд алкогол цэс 7510 болон дараагийн бүртгэл үйлдэл хийсэн тэмдэглэл ерөнхий зэрэг үзүүлэлтүүд гэрчцээ инг чимэг цэрэн дөрж бат тулга инг чимэг дахуу гэсэн мэдүүлэг болоод инг болд оюун туул ням сүрэн цэрэн дөрж нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдож байна гэж үзлээ. Хуулийн үндэслэлийн үед шүүгдэгч алтан толгойг үйлдсэн гэмт хэрэг нь эрэг үеийг авагдсан болон гэм борогтой эсхийг нь тогтоох шүүх хурлааны хэлцүүлгээр шинжилж судлагдсан нотлохоронтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч алтан толгойг эрэг үеийн үеийн 5 хэсэг заасан тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам бэрч гэмт хэрэг үйлдэн гэм борогтой тооцоолох саналтай байна шүү дээ. За цэсэр үзэж. Нэг асар. Гэмруугийн талаар байшрал хэллээ. За нэгэн төл цэцэргийн хүрээнд болон үйлчлүүлэгч одоо өөрийн гэмрууга хүлээн зөвшөөрөх учраас гэмруугийн талд бол марах зүйл байхгүй. За улсын зөөс алтан толгойг эрэгүү үеийн тусгай 27-аар 5 заасан гэмт хэрэгүүлсэн гэмруутай тооцоолъя гэсэн юм шиг дүгнэлтээр гаргаж байна. За өөрөөр хэлбэл одоо энэ хэргийн үйл баримтыг болон эрэг үеийн зүйцлийг хүлээн зөвшөөрч байгаа маргаан байна уу? За шүүгдэгч Олдууны үйлчлэл зүйс гэмруугийн талаар маргаагүй байна. За шүүгдэгч алтан толгой нь
Төслийн тухай 14 одоогийн 5 зарцаасан төсөл холбоотой 2024 оны 8 сарын 5-ны өдөр тээврийн ёслол нэг мэтрийн явцаар асуусан үедээ 2025 оны 4 сарын 16-нд 12 цаг орчин Сүхбаатар аймгийн Эрдэнэс гаасны Хордоор дэсгэрт Стана марк 87.4 улсын зургтай тээврийн ёслолыг 378 мянган зөвхөлт олж одоо замын хөдөлгөөнд оролцсон. Оюут эрүүгийн тусгай 26.5 цаасаа гэмтрийн үйлч болохоор хэрэг тавлын нотлогдсон байна. За ийм төрлийн дээрх гэмтрийн үйлч гэмрүүдэд тооц хөлж өгнөлтэй гэж шүүгдэг юм лээ. За энэ шийдвэрийг шүүгдээр тэмүүлт тусгай найдсан дараа. За шүүгээс шүүгдэж алтан тулгыг эрүүгийн тусгай анги 27.5 цаасаа гэмтрийн үйлч гэмрүүдэд тооцсон. За ийм төрлийн эрүүгийн хариуцлага хүлээх асуудлыг өргөжлүүлэх хэлэлцэн. За авсарс эрүүгийн хариуцлагаар төвлөлтөд орно. Эрүүгийн хариуцлага хүлээх тухай шүүгээс шүүгдэгч алтан тулгыг эрүүгийн тусгайгийн 27 дугаар төлөв 5 цаасан гэмтрийг үйлцэн гэмрүүдэд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээх нь зүйтэй байна гэж үзлээ. Эрүүгийн хариуцлага хүлээлтэд эрүүгийн үеийн ерөнхий ангийн 6 5 дугаар зүйлээс эрүүгийн хариуцлага хөнгөн 6 4 дугаар зүйлээс асан эрүүгийн хариуцлага хүндрэл нөхцөлөд тусалсан нөхцөлд тогтоохгүй байна гэж үзлээ. Мөн алтан толгойд холбогдох хэрэгт 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ялах төгөлдүүлж ялагчдыг эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх тухай хууль заасны дагуу дуудаж ялах төгөлдийг гардуулах ажиллагаа хийж бүрдэн хэрийг эцсийн шийдвэрлэх гэсэн боловч шүүгдэгч алтан толгойн хүндрэл шалтгаангүйгээр эргэлгүйгээр хүндрэл өчрөөж 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ялах төгөлдийг гардуулж хэргийг шүүх шийдвэрлсэн байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмтрэг үйлдэлсэн нөхцөл байдал болоод гэмтрэг үйлдэлсэн хүний хувийн байдал хэрэг харгалзан үзсэн зүйл юм аа. Шүүгдэгч алтан тулгыг эрүүгийн үеийн тусгай анги 27 дугаар зүйлийн 5 төслийг зааснаар тээврийн жолоод хэрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж 40,000 нөхцөлтэй тэмцэх хэмжээний төлбөр буюу 4 сая төгрөгөөр торгох ял оногдож уг торгох ялыг 90 хоногийн дотор хэн төлөвлөх саналтай байна. Жолоочийн тусан дэх найрлалт байгаа эффектийн хэмжээнээс хамаарч докторийн зэргийг хөнгөн дунд хүл гэж 3 хэмжээнд авч үзэх бөгөөд алтан тулгын хувьд цосон экспертийн хэмжээ 371% зогсолттой гарсан бөгөөд энэ нь дунд зэргийн зогсол буюу экспертийн хорцол идрэн мэдрэл буурч амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл байдалтай үед тээврийн өсөлт жолоодож явсан үйл баримт нь батлагдсан тогтоогч байна гэж үзлээ. Мөн эрүүгийн хуулийн ерхий ангийн 7 дугаар зүйлийн 3 хэсгийн 3 хэсэг заасан докторлох хундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох санал гаргаж байна. Хэрэг эдмэрийн баримтаар хураагдсан эзлүүд болон битүүмжлэгтэй эд хөрөнгө байхгүй шүүгдэгчийг баримтлаагүй сагдорог үсэл илгэхэд оруулан тоотолох санал байна. Хэрэг энэ зэдвэрт ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй шийдэх тогтоолох хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд явсан хөрөнгөлөх тосон зэргийг гаргах хэмжээг хөр өргөжлүүлэх гэсэн төгөлдөө гаргаж байна. За цэцрэг болж. 4 сая доллар өгсөн үү та? 4 сая. За улсын ярлагчийн ялын шүүмжийг сонслоо. За тэгэхээр үсээ ялын шүүмжтэй тэр 7 сарын 9-нд дуудаад одоо ингээд хүндхэн үйлчлэлтээр ирээгүй гэдэг асуулт ярьж байна. Ер нь бол 8 сарын 3-ны үед бол над руу ярьж ирсэн. Би 8 сарын 3-нд бол одоо Монголд байгаагүй. Өнөө хэрэглэн үнээр дамжуулаад ингээд одоо алтан толгой ирэхгүй байна гэдэг асуудлыг бол ярьсан. За ялын шүүмжлэлтэй бол одоо тэгж үзээгүй гэдэг дуртар нь бол бас илүү юм аа. Өнөөдөр ангасны шүүхээр хавц тэргийн хүрээнд эргийн одоо гэм буруугүй асуудлыг шийдэх болохоос бол одоо тэр хүнтүүр шалтгаангүй гэдэг дуртар нь бол би илүү юм гэж ойлгож байна. За хэний хувьд бол гэм буруугаа бол анхнаасаа хүлээн зөвшөөрөөд явсан. Ер нь бол гэртээ ирээд архиуж явахт нь яг тээврийн хэрэгсэл байсны дараа биш гэртээ ирээд архиусны дараа архиугаа сууж явахт нь бол цагдаа ирээд авчоод үлээлгэсэн байдгийг авч тэргийн материалаас харахад бол за үндсэндээ тээврийн хэрэгслийг 2 жилээр эрхийн тээврийн хэрэгсэл эрхийг 2 жилээр авсан гэж байна. За ер нь бол 1 жилээс эхэлж байгаа. За торгуулийн хувьд бол энэ алтан толгойн хувьд бол өөрийн гэсэн яг тодорхой одоо ажил хөдөлгөөр эрхэлдэггүй. Хуваараа одоо хоолны гэр ажиллаулдаг хүмүүстэйгээ яг өөрийн гэсэн бизнес авдаг цалин байхгүй. Тэгэхээр торгуулийг бол одоо доод хэмжээнээс нь одоо төлөвлөж өгнө. Гэхдээ 90 хоног биш одоо 6 сарч байд юм уу гэж жилийн хугацаанд гисгчлээд төлөвлөж өгнө гэсэн ийм асуулттай байна. За алтан толгой шүүх таанд хэлэлцэл байна. Шүүх хурлаанд дуусчаа.
За шүүхсийг дараа шүүх хурдаа зөвлөлээ.